Сайн байцгаана уу? Намайг Харцгийн Одхоо гэдэг. Би Солонгосын ихтэй сургууль болох University of Seoul Монголоор Сөүлийн хотын захиргааны их сургуульд солонгос хэл судлал болон нийгмийн халамж гэсэн хоёр мэргэжлийг эзэмшээд одоо Монгол солонгос хэлнийхаа чиглэлээр ажиллаж байгаа. Яагаад өнөөдөр ингээ өөрийгөө танилцуулаад бичлэг хийж байгаа юм бэ гэхээр би тодорхой хэмжээнд өөрийнхөө солонгос хэл зааж байгаа шавнар болно. Намайг сошиал дээр таньдаг мэддэг те өөрийнхөө эргэн тойрны хүрээллийнхаа хүмүүс жоохон эерэг бас их нөлөө үзүүлэхийг хүсээд насан туршийн ном унших челленжийг эхлүүлж байгаа. За энэ челленжийнхаа хүрээнд би зөвхөн монгол ном уншихгүйгээр солонгос хэлээр солонгос ном уншина. За тэгээ челленж маань эхлээд дандаа солонгос хэл дээр явж магадгүй. Гэхдээ яг дараагийн ном монгол ном солонгос ном гэдэг хайлж уншина гэж бодож байгаа. За гэхдээ би энэ солонгос номыг бүгднийг орчуулах юм уу, дөрөв тайлбарлах ч юм уу, иймэрхүү байдлаар нэмэлт зүйлүүд бол хийхгүй. Зүгээр яг өдөрт нэг номны 10 хуудсыг зүгээр ингээд солонгос номыг солонгосоор нь монгол номыг монголоор нь уншиж хүргэнэ. Тэгээд та бүхэн маань ч гэсэндээ миний челленжэд нэгдээд цаашдаа насан туршдаа ном уншаасаа гэж хүсэж байна.